цөөн хэдэн баримт том мэдээлэл тулгуурсан судалгааны үр дүнгээ танилцуулах юм. Тэгэхээр Монгол нутагт болохоор төр тусаа тулж явсан олон ард түмний түүхэн археолог болоод түүхийн дүрслэлүүд бол Монгол нутагт нэлээд дахин хадгалагдсан мэдсэн байдаг. Тэгэхээр тэдгээр нэг бол 6-аас 10 зуун үеийн холбоотой түрэг болоод өөрөөр үеийн дүрслэлүүдээс гэхэд хот суурин, тахилын цацвал, хүн чулуу, гэрэл төвшөө, бичээс, тамга тэмдэг, идэвхтэй зүйлс гэх мэтлэн маш ариун дүрслэлүүд өнөө хүртэл бидний үед уламжлан ирсэн байдаг. Эдгээрийн хамгийн чухал мэдээллийг хэл түүх соёлын олон агуулгыг агуулдаг дуусгал бол яхахгүй бичээс буюу гэрэл төвшөө бичээсийн дүрслэлүүд байдаг лээ. Тэгэхээр өнөөгийн байдлаар болохоор Монгол нутаг дахь нүүрчгийн дүрслэлүүдийн суралцдаг эрдэмтэд болохоор өсчихсэн байдлаар эдгээр дүрслэлийг ангилан үзчихээ. За ингээд өсчлөн үздэхдээ болохоор энэ дараах 5 байдлаар 5 бүс болгож байгаа. Тэгээд нийт 21 ангиас илэрсэн дүрслэлүүдийг болохоор дараах байдлаар авч үзэж байна. За эдгээр ангиудын нийт Монгол улсын нутаг дэвсгэрээс бүртгэгдсэн рүү бичгийн дүрслэлүүдийн өнөөгийн тархацыг болохоор энэ зурагт үзүүлсэн байна. Тэгэхээр бүсүүдийг нь болохоор би өнгө болгож өгөхийг хичээлээ. Нийтдээ 5 бүс байгаа. Гэхдээ манай улсын нутгаас 21 аймгийн 3 аймаг буюу Сэлэн, Орхон, Дархуул гэсэн 3 аймагаас бусад бүх аймгийн нутгаас бол Монголын рүү бичгийн дүрслэлүүд илэрч бүртгэгдсэн байна. За тархацын үед ажиллаглаад үзэх юм бол нийтдээ 112 газраас 212 дүрслэл өнөөгийн байдлаар албан ёсоор бүртгэж байна. Энд болохоор 2025 оны ганц 2 бичээс болоод 2026 онд орсон илэрсэн байгаа бичээс бол энэ тоонд ороогүй байна. За тэгэхээр тархацыг ерөнхийдөө ингээд ажиллаад үзэхэд Архангай аймгийн нутаг дэвсгэрээс бол хамгийн олон буюу 52 дүрслэл илэрсэн байдлаар харагдчихэ. Гэхдээ энэ тоо болохоор бас харьцангуй. Өөрөөр хэлбэл Архангай аймгаас илэрсэн нийт зүүн бичгийн дүрслэлийн 34 нь болохоор нэг газраас буюу тайгар чулуун дээр бичсэн маань ингээд орсон байна. Өөрөөр хэлбэл тайгар чулуунаас зөвхөн Монголын зүүн бичгийн тэгэхээр бичсэн дүрслэл илэрсэн байдаг. Энэ нь 34-өөр зөвхөн нэг газар байж байгаа гэсэн. Тэгэхээр Архангайгийн эндээс 34-ийг хасчаад энэ том маань харьцангуй багасаа явчихж байгаа гэсэн. За тэгээд үзэх юм бол харин эргээд өөр Хангай аймгийн нутагт болохоор 27 дүрслэл байгаагаа хамгийн их дүрслэлтэй аймаг болж харагдчихэв. Гэтэл энэ мөн адил 2024 онд Хангай аймгийн 9-өөс нас наран толгой газраас ганц газраас 12 дүрслэл илэрсэн. Тэгэхээр энийг хасгаар бас л ингэж явж. Их мэтлэгээр энэ тоонууд маань тархацын үед аягүй харьцангуй харагдаж байгаа. Өсчихсэн байдлаар наваад үзэхээр ерөнхийдөө төвийн болоод баруун бүсгийн бүслүүд бол илүү илрэл одоо илүү тархацтай байгаа. Харин зүүн болоод өмнөд хэсэг зэргүүд болохоор ерөнхийдөө харьцангуй зөвхөн дуусгалт харагдаж байна. Тэгэхээр энийг болохоор судлаачид олон янзаар тэмдэглэсэн байдаг. Нэгдүгээр газар орны байдлаас өөрөөр хэлбэл энэ дээр бидний бүртгэж олж байгаа их дурсгал маань болохоор хадны бичээс болоод байгаа. Нийтдээ энэ 212 дурсгалын 155 евро хадны бичээс болж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор тэр тоонд бас нөлөөж өөрөөр хэлбэл манай энэ төвийн бүсээс эхлээд баруун бүс рүү бол илүү уулархад хадрахад гэдэг учраас энэ нэгдүгээр нөлөөлжээ гэж үзэж байна. Хоёрдугаар болохоор мөн зам харилцаа болоод судлаачдын нөгөө боломжоос бас нэлээд хамаарсан байх магадaltaй гэсэн тоо. За тэгэхээр дорноос олдсон тэр ганц бичээс байна. Дорн аймгаас олдсон энэ бичээс болохоор 1961 онд сэр орж байгаа бол өөрийн судалгааны явцад болохоор тэмдэглэж авсан зоосон бичээс гэж байдаг. Гэхдээ энэ өнөөдөр бол бидний боломжтой ирэх байна. Хаана хадгалагдж байгаа тодорхойгүй тусгал орж байгаа. Тэгэхээр энэ зоосны бичээсийг дорноос олсон гэж байгаа бол Сүхбаатараас байх магадaltaй. Яагаад тэгэхээр Сүхбаатар болоод дорнодын нутгаар хайгуул судалгаа хийж явах явцтай болж илрүүлсэн гэж тэмдэглэсэн. Яг айл аймгаас илэрсэн бас тодорхой тэмдэглэг байна. За тэгвэл дахиад энэ дээр нэг говь сүмбэрээс нэг бичээс гэж харагдаж байна. Энэ болохоор говь
орчин нутгаар болохоор манайхаас болохоор бүх аймагаас хамгийн бага газар нутагтай аймаг болдог. За эндээс болохоор чойрын бэлтгэшөөг цаарийн хүн чуулганы бичээс олсон ба энэ бол энэ хоёр аймгийн ганц дурсгалууд маань ийм онцлогтой дурсгалууд байх нэ. За тэгэхээр бусад энэ нөгөө өмнө дурсан 3 аймагаас болохоор ерөнхийдөө огт дурсгал одоогийн байдлаар илэрэг байна гэсэн. За тавцсан үед иймэрхүү. За тэгэхээр нийтдээ энэ орж илрүүлсэн дурсгалуудыг ерөнхийдөө болохоор судлаачид болохоор сонгодог дурсгал болоод бага дурсгал гэж ангилдаг. За сонгодог дурсгал нь болохоор мэдээж тусгайлан засан чуулганыг урьдчилан бичиж найруулж бэлдсэн ихийг маш уран сайхнаар сийлэн үлдээсэн дурсгалуудыг бид нэр ерөнхийдөө сонгодог дурсгал гэж үздэг. За тэр нь болохоор нэг дурсгалын 27 нь болохоор сонгодог дурсгал орж ийна. Харин үлдсэн дурсгалын ингээд болохоор бага дурсгал гэж харж үздэг. Бага дурсгалын үед болохоор агуулгын үед бага үг хэлгийн үед бараг зарим тохиолдолд ганц тэмдэгтээс бүртгэж байгаа бичээс дурсгалууд хүртэл хамрагдаж байгаа. За тэгэхээр зорилгоос хамаарат бас олон янзаар эрдэмтэд ангилан үзэж байна. Энэ дээр болохоор өсөг зурлагын онцлог хил айлганд тулгуурлаад ангиж үзэж байна. Хамаарах он цагаар нь илэрсэн газар орнын хэмжээ агуулгын гэх мэтлэн олон байдлаар ангилан үзэж байна. За тэгэхээр энэ ангиллуудыг дахиад нэг жаахан дэлгэрүүлээд үзэх юм бол он цаг дээр тулгуурлаад ангилан үзэж байгаа эрдэмтдийн юу бол ихэнхдээ хоёр үедээ болж байгаа. Битгий түргэн үе болоод битгий өөр үе гэсэн аль нэг намаар. Тэгэхээр бага дурсгалуудын ихэнх нь бол өөр үе хамаарат байгаа гэдэг бас нэг онцлог харагдаж байна. За байршны болохоор түрүүний өсчлэн үзснээс гадна өсчлэн үзсэн 5 бүсийг бид нар ерөнхийдөө нэг илэрсэн дурсгалынхаа хонос хамаарат баруун нэг бангаар наваа төв өмнөд бүс зүүн болон өмнөд бүс гэсэн маягаар жаахан батлан бас ингэж багцааж үзэж байгаа. Харагдаж байна. Харин мөн байршлаар нь ангиж байгаа бас нэг ангил нь болохоор их зам дагах буюу замын бичээс гэж зүйлийг тодорхойлоод байгаа. Ийм нэг ангил үүнийг нь болохоор батлан нь болохоор баруун зүг зорчих зам дагах, өмнө зүг зорчих зам дагах гэж хоёр ангилаар үздэг. Энэ болохоор бидний түүх судлаачдын хийж данснаар бол ерөөхдөө тархины зам ч гэдэг юм те эдгээрийн нэг шин рүүт бол тэмдэглэгдсэн байх. Юу энэ бичээсүүдээр дамжуулаад үзэх бол шинээр рүү гарч ирэх магадлалаас ажиглаж байгаа. За дурсгалын төл буюу суурь юун дээр бичигдсэн бэ гэдгээр нь бас ангилж байна гэсэн үг энэ ангилтээр болохоор. За тэгэхээр энийг болохоор өмнөх эрдэмтэд нэлээд олон байдлаар авч үзсэн байдаг. За тэгэхээр хамгийн сүүлийн үеийн ангиллаар нэгээд үзэх юм бол гэрэл хөшөө, хөшөө. За гэрэл хөшөө, хөшөө хоёрын ялгаа нь болохоор ерөнхийдөө гэрэл хөшөө бол мэдээж хэмжээний үед хамаагүй ба хөшөө чөлөө болохоор бага зэрэг засаж янзсан. Ихэнхдээ засаагүй шахуу чөлөөн дээр гэхдээ босоо чөлөөн дээр байгаа юу дурсгалуудыг авч үзэж байгаа. За чулуун дээр дурсгал болохоор илүү жижиг хэмжээтэй тийм магадгүй тэврийн хэмжээтэй ч гэдэм хүн харахад бол чулуун байна гэж харахаар хэмжээний ийм чулуун дээр байгаа дурсгалуудыг авч үзэж байгаа. За тэгээд чулуун урлагууд дээр байгаа дурсгалуудыг тус нь бас юм дээр бичигдснээр салгаж авч үзсэн. За металл, мод, шавар, яс гэсэн энэ болохоор ерөөсөө металлаар суулаар ангилчихсан. Энэ нийтдээ ерөнхийдөө 13 зүйлээр ангилж үзэж байна. За бичгийн тийг ардын үг болохоор дараах 5 зүйлээр авч үзэж байгаа. За цогмол, цэлмэл, цогмол, зураасан буюу зурчмал, бэхэн, хөмөл гэсэн байна. За зураасан бичээд араас нь дахиад зурчмал гэдгийг хаалтан хийж өгөх ба шалтгаан нь юу юм бэ гэхээр нэг л зураасаар бичсэн бол бид нар хэмжлэн зураасан байдаг. Өмнө нь болохоор хялгсан бичээс ч гэдэг юм уу тиймэрхүү нэр томьёог хэрэглэдэг байсан. Харин зурчмал бичээс гэдэг нь болохоор олон дахин нэг зураасаар бичдэг юм. Олон дахин зурчиж бичсэн бичээсүүд бас цөмгөлрээд байгаа болохоор энэ хоёрыг ихтэй нэгтгэхэд аль алин зураасан төрөлд орж ийнэ гэдэг үгээс авч үзэж байна. За бэхэн гэдэг нь болохоор өмнө дурдсан манай дээр бол цар ганцаас буюу нөгөө тайхар чулуун дээр байгаа бичээсүүд маань бэхэн дурсгалаа. За бэхэн гэхээс илүү нөгөө аргыг хэрэгжилж байгаа болохоор бичмэл гэдгээр нь бас бичсэн тохиолдол бас байдаг. Тийм ангилалд оруулсан тохиолдол бас байдаг. За хөмөл гэдэг нь бол мэдээж металл дээр хийгдсэн хөмөл байна гэсэн юм. За эдгээрийг би зургаар үзүүлэхээр та бүхэн тодорхойлох
нэгдүгээр нь болохоор түүх үйлрэл бол намтрын шинжтэй. Энд бол ихэвчлэн сонгодог дурсгалууд орж ирж байна. За үйл явдлыг затгахад нь ингэсэн гэхээр ихэвчлэн хадны бичээсүүд энэ дээр орж ирдэг. За бичээч болон бичээсийг үйлдсэн тухай тэмдэглэсэн. За энэ дээр бол аль аль гэдэг тийм үү? Хадны болоод идэвхтэй зүйлс дээрх бичээсүүдээс орж ирдэг. За шүтлэг бишрэл ерөө сургаал холбогдох дурсгал гэх мэтлээ. За энэ бол ихэвчлэн хойрын замбай тахилын зөвхөлбөр дээр байгаа бичээсүүд дээр эсвэл яг нэг хадны бичээс дээр бас ерөөл хайрсан тийм бичээсүүд байдаг. За ийм байдлаар ерөнхийдөө дөрвөн зүйл болгож ерөнхийдөө авах боломжтой. За тэгэхээр түрүүний ярьсан суурь буюу юун дээр бичсэн бэ гэдгээр танилцуулж үзсэн байдлыг харахад энэ дээр ерөөсөө модон дээр хатсан дурсгал гэж харагдаж байна. Энэ модон юу юм бэ гэхээр Ховд аймгийн жаглан тарихнаас олдсон. Ховд аймгийн Монгол сумын жаглан тарихнаас олдсон модон суурь бүхий хөгжмийн зэвсэг дээр бичсэн төрөл хамаарч. Өөрөөр бол модон дээр дурсгал хэлээгүй. Харин ясан дээр хоёр гэж байж байгаа. Энэ болохоор модын ясан нь алдуулаад чагт гэсэн хоёр янзын дурсгал. Өөрөөр хэлбэл энэ хоёр маань хоёулаа идэвхтэй зүйлс хамаарч байна. За шавар болохоор шаваас байна, эсвэл шавар ийм юу байна, шавар тоосох бас байна гэдэг ч юм уу тийм. Шавар ваарны хилтерхий дээр юм уу иймэрхүү маягаар ингээд таван зүйлийн дурсгал байна. За бусд нь болохоор ерөнхийдөө тодорхой юуны чулуун урлалт хамаарахгүй зэмэрхүү дурсгалууд байж байна. Тэгэхээр сонгодог дурсгал гэдэг бид нар болохоор гэрэл хөшөө хоёрыг нийлүүлээд ерөнхийдөө нь аваад байгаа. Бусад дурсгалыг нийт байдлаар нь баг дурсгал гэж ангилж үзэж байна. За тэгэхээр нөгөө зурсан бичгийн төлөө ярьж байгаа болохоор тийг аргаж яахын тодорхой байдлууднаас би энэ дээр жишээтэй оруулж өгсөн ба. За жишээ сэлмэл бичээс болохоор илүү гэрэл хөшөөний бичээсүүд байгаа. Тусгайлан гэсэн жургуун дээр энэ дээр харж энэ бол Таникогийн гэрэл хөшөөнөөс авсан зураг байж байна. За дараагийн цохимол гэдэг нь болохоор хоёр янзын байна. Тэгэхээр ихэвчлэн хадан дээр бол цохимолыг яаж байгаа. Тэгэхээр баг зэрэг сэлэх маягтаас суулгаж өгсөн бас байж болно. Зөвхөн хадны өнгийн хэсгийг ингээ хоцруулахаар харагдсан байж болно. За иймэрхүү хоёр төрлийн бичээсийг болохоор цохимол аргаар бичсэнд ногож байгаа. За яг цохимол буюу нөгөө хоцруулахаар бичсэн бол энэс хэд харцаа боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн гэрэл зураг болоод нүдээр харсан судалгаагаа дуулуулсан судлаач судалгаагаа хийдэг. Харин баг зэрэг суулгаад сэлэх гүн сэлж өгсөн байх юм бол тэрийг болохоор хэд харцаа боломжтой болж байна. За зураасан гэдэг нь болохоор бид нар энэ дээр хэрэгсээ холоос олдсон юу дээврийн нөмрөг ар дээр бичсэн жишээ болгож авсан байна. За энэ болохоор ерөнхийдөө дээврийн шавраар хийсэн нөмрөг ар дээр баруун нэгдэлтэй юугаар нэг зураасаар зурж бичсэн хурцтай зүйлсээр ийм дурсгалыг авч үзсэн. За бэхэн бичсэн жишээ болохоор таах гэж байна. За хөмөл гэдэг дээр болохоор угаасаа хоёр бичээс байна. Энэ дээр болохоор нэг нь болохоор алтан хүний бичээс байгаа, хоёр дахь нь энэ зураг үзүүлсэн хөрөл материал тэмдэгчтэй тамарч гэдэг тийм үү? Энэ дурсгал байж байна. За тэгэхээр тэг аргын хувьд буюу нөгөө зураасан зурчмал бичээсийнхаа хувьд бид нар юу хэмжээ хэдийн хэмжээтэй тавцтай аль нь илүү байна гэдгийг харахад цохимол нь болохоор хамгийн олон буюу 87 бичээс бол энд хамаарч байна. Харин зураасан бичгийн дурсгал маань 33%-ийг эзэлсэн буюу дурсгал энд хамаарч байна. За сэлмэл буюу 20 дурсгал болохоор юунд сонгодог дурсгалд орж иж байна. За энэ дээр бас гайхаж байгаа яагаад сонгодог дурсгалууд маань мөртлөө өмнө нь 27 дурсгал гэсэнээс нийлбэл нь 20 дээр харагдаж байна гэхээр энэ зарим нөгөө гэрэл хөшөөний юунууд маань бас жаахан өөр аргаар бичсэн зүйлсүүд харагдаж байгаа. Ялангуяа цохимол аргаар холбогдох байдлаар хийсэн дурсгалууд бас зөвхөн байгаа учраас ингэж харж байна. За бусдын буюу бэхний хөмөл хоёр маань болохоор нийлээд 36% гэдэг эзэлж байна. За тэгэхээр зураасан бичгийн дурсгалууд зураасан буюу зурчмал бичгийн дурсгалууд дээрээ бид болохоор ингээд тархацыг нь хувьд аваад үзэхээр ерөнхийдөө болохоор түрүүн ярьсанчлан юу гэж хад ихтэй буюу тийм газруудаар байхаас илүүгээр юу дээр идэвхтэй зүйлс дээр бичээсүүд бол илүү их хувийг эзэлж байгаа.
За харин нэг онцлог байгаа. За нэг газраас нэлээд хэдэн бичгийн дурсгал илэрч байна. За нэг уулнаас төсөөлөд. Тэгэхээр нэг уулнаас хамгийн одоо энэ зураг үзүүлж байгаа энэ бичээс бол бэлгийн бичээсийн жишээг авч тавьсан байна. Тэгэхээр энэ болохоор Баралтай аймгийн Дэвс сүмийн бичгтээ үйлж өгдөг газар байдаг энэ бичээсийн зураг байгаа. Гэхдээ эндээс 7 дурсгал илэрсэн байна. Яг энэ ууланд нийтдээ 7 бичгийн дурсгал байна. Гэтэл зөвхөн энэ хоёр одоо жишээлбэл энэ дээр зураасан бичээс доор нь явж дээр нь бас цохимол тавилан бичээс байж байгаа. Ингээд зэрэгцэн оршиж байна гэсэн. Тэгэхээр судлаачид болохоор энийг зэрэгцэн оршиж байгаа энэ хоёр бичээс маань болохоор хоёр өөр цаг үед бичигдсэн байх багталтай юм аа гэж үзсэн байдаг. Гэтэл яг ийм холимог байдлаар тохиолдох нь ерөнхийдөө ховор байгаа. За сүүлд 2022 онд болохоор юунаас Хэдийн аймгийн Тархан сумаас байгаа. За тэндээс болохоор нэг дурсгал Магаан уулын дурсгал гэдэг дурсгал илэрсэн. Тэр нь өмнө 1977 онд хэвлэг болоод тэмдэглэж байсан. Гэхдээ тэр нь шинэ судлаачид бид бол огт болж үзэх байж байгаа. 2022 оны тэр хангаараа удирдуулсан археологийн шинжилгээнийхэн дахин тэр газрыг илрүүлээд тийш хинээр очиж үзсэн байдаг. 23 онд бидний судалгааны ажил хийсэн байна. Гэхдээ тэр үедээ бид нар археологи 77 оны бичээсээ тэмдэглэсэн байжээ гэдгийг яг үнэхээр хараагүй. Тэгээд судалгааны ажил хийгдсэний дараа энэ археологи өмнө хэлж ийм дурсгал байсан байж гэдгийг бид харж байсан. За тийм яасан гэхээр өмнө тэр дурссан археологи бичээс дээрээс нь эдэр хангагийн багийнхны илрүүлсэн энэ бичээс хоёр болохоор нэг бичээс тэндээс дахиад хоёр шинэ бичиг илрүүлсэн байна. Гэтэл өмнөөс нэгдүгээр бичээс одоо хоёрдугаар бичээс хоёулаа зохимол байхад харин гуравдугаар бичээс нь болохоор зурхаасан бичиг илэрч. Өөрөөр хэлбэл нэг газар хоёр өөр байдлаар илэрч байгаа ийм дурсгал энэ хоёроос өөр одоогоор бол тэмдэглэлтэй байна гэсэн. За өсөлтсөн онцлогийн болохоор зурхаасан бичгийн төрөлд ихэвчлэн одоо энэ дээр би жишээ болгоод нүүн бичгийн үсгийн хэдэн төрлийн тэгвэрийг зургуудыг тавьсан байгаа. Эндээс илүү зурхаасаар бичгээд амар буюу илүү тийм хэлбэрийг сонгон бичсэн байдаг. Одоо жишээлбэл 2 дугаар мөн дээр байгаа энэ ирүүн давтаг тэгийг бүлгэж байна. Тэгэхээр энийг голтон байгаа хэлбэрийг ихэвчлэн хэрэгж байгаа. За энэ дээр шаргажин тэр тэгж энэ дээр бас юм үгийн дээр бас энэ дээр харж байгаа. Ихэвчлэн зурхаасаар бичгээд илүү тохиромжтой юм авч байгаа гэсэн. За тэгэхээр төрлийн хувьд болохоор зурхаасан бичгийн юун дээр бичигдсэн нь болохоор энэ дээр байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ганц байгаанууд нь одоо жишээлбэл энэ модон дээрх дурсгал байдаг ч юм уу тийм. Тэгээд ясан дээрх дурсгал, энэ металл дээрх хоёр дурсгал нь зүйл хамаарч байгаа. 6 зүйл байгаа. Тэндээс нь 4 энэ дээр хамаарч байгаа ч юм уу. Ингээд идэвхтэй зүйл дээр ихэвчлэн зурхаасан бичгийн дурсгал илэрч байна. За би дөрөвтэй хэлээд бас цаг болсон нь л тийм. Асаа жамгийн талхаад. За тэгэхээр ерөнхийдөө ингээд үзэхэд өмнө ярьснуудаа би товчлоод сүүлийн зөвлөлтүүдээ хэлээ. За тэгэхээр эндээс ерөнхийдөө үгийн сангийн хувьд гэх юм бол зурхаасан бичгийн дурсгал маань ямар онцлогтой байна вэ гэхээр битгэл ч юм уу тийм эсвэл юу гэдгийг агуулгатайгаа холбоотойгоор давтагдж байгаа цөөн хэдэн үг байна. Үүнээс гадна хүний нэр буюу оноос нэр ихэвчлэн тохиолдож байгаа. Энэ нь болохоор юу дээр буюу нөгөө идэвхтэй зүйл дээр тохиолдож байгаагаар холбоотойгоор байх шиг байна. За тэгээд та бүхэн хэвлэгдэхээр дэлгэрэнгүй байгаараа цагтаа амжилсан. За